Том бүтээн байгуулалт маань бол одоо үнчин төсөл байх ёсгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өөрөө өөрийгөө болгоод байдаг биш, бас бусдаас тусцаа авдаг, бусдаа бас боломжоо нээлттэй хуваалцдаг тийм компани байх ёстой. Тэгэхээр юуны төрөнд одоо уул уурхайн салбартаа туршлагаа хуваалцах, нээлтийн үйл ажиллагаанд мэдлэгээс хуваалцахаас гадна бас дид үтц хүний нөөцөө бас чамгүй бас хуваалцах чаддаг тийм бол айл байх ёстой гэдэг бол итгэл үнэмшил бол манай хамт бол байдгаа. Тийм ч учраас бол ялангуяа дид үтцийн чиглэлээр бол оюутлог компани бол олон төсөл дээр бол Монгол Улсын засгийн газрын холбогдох агентлагууд байгууллагуудтай олон жил хамтарч ажиллаж ирсэн байна. Тэгээд тэрний нэг илэрнэ нь бол энэ төсөл маань байгаа. Эрчим хүчний хомсдолтой бас геополитикийн онцгой нөхцөл байгаа тохиолдолд манай Монголын төвийн эрчим хүчний систем маань өөрөө бол хоёр талын гарц суртастай уян хатан байх шаардлагатай байна. За юуны төрөнд бол эрчим хүч хомсдолтой үед бол өөр Монголоос эрчим хүч оруулж ирэх тийм бололцоо бий болж байгаа гэж хэлж болно. Тэгээд яг өнөөдрийн нөхцөл байдал бол энэ олон сонголттой байх нь бол стратеги ач холбогдолтой гэж харж байна. Манай хамт олонны энэ бас оюутлогын компани дэд үтц боломжууд нь бас ингээд нээлттэй байдаг, бас төр засагтай ээлтэй хамтарсан аль талдаа ашигтай юм боломжуудыг бий болгож эднэрийг бас санхүүжүүлдэг байгаасаа гэсэн хүсэл мөрөөдлийг маань бас дэмжиж санхүүжүүлж ингэж бас боломжийг олгосон байнамаа. Тэрэндээ бол баярлалаа.